Дараагийн мэдээ танилцуулъя. Украинд өрнөж байгаа дайн байлдаантай холбоотой ихээхэн дэвшлүүд бол гарч байна. Оросын холбооны улсын зүгээс бол энэ бүс нутагт давшилтаа хурцсгаж байгаа. За үүнтэй холбоотойгоор Украины цэргүүд Запорожье мужийн хэд хэдэн тосгоноос хурсан гэдгийг Украины өмнөд батлан хамгаалах хүчнийхэн мэдээлж байна. Украины цэргүүд Ренополос бие даасан армигаа гаргаж байгаа. За үүний тулд яагаад гаргасан шаардлага мэдэгдэхтэй цэрэг даачдынхаа амь насыг хамгаалах зорилгоор хамгаалтын байрлал руу хурд шилжсэн гэж цэргийн командлал мэдгдсэн байна. За үүний зэрэгцээ байлдааны шугамын дагуу үргэлжилж байгаа ширүүн тулааны үеэр энэ хэсэгт Оросын хүчний давшилт зогссон гэдгийг Украины талаас нэмж мэдгдсэн. Александровка Холиполе хэсэгт Оросын арми ихээхэн хэмжээний зохилт өгч Привильны, Зеленый Хай, Ренипол, Павловка, Броне, Степове, Новый Павловский зэрэг суурингийн ойролцоот давталгооныхаа ажиллагааг эрчимжүүлж байгаа. Украины цэргийн дээд командлагч Александр Сирский мягмар гарагт Оросын хүчинтэй ширүүн тулцсны улмаас тус бус нутгийн зүүн хэсэгт нөхцөл байдал Украины хувьд мэдэгдэхүйц доордсон гэсэн ийм мэдээллийг өгсөн. Сирскигийн хэлж байгаагаар Оросын хүчин Украины байрлалын хоорондууд хурдан явах боломжтой болсон. За үүнд бол цаг агаарын нөхцөл байдал буюу өтгөн манд татсан байгаад нөлөөлж байгаа юм байна. За тийм учраас энэ байдлыг ашиглан Оросын цэргийн хүчнийхэн давшин нэвтэрч орсон. За үүний зэрэгцээ Украины эрх баригчид тус бус нутгийн Малко Катраневко тосгоноос хүүхэдтэй гэр бүлүүдийг заавал нүүлгэн шийдвэрийг гаргасан байна. За үүнийг ард иргэдтэй мэдэгдэж зарласан. Бид оршин суугчдаас энэ шийдвэрийг ойлгож хойшлуулгүй хурдан албаны зааврыг дагаж мөрдөхийг хүсэж байна. Таны аюулгүй байдал бол бидний хувьд хамгийн чухал зүйл гэсэн мэдээллийг эрх баригчид өгсөн байна. Запорожье мужийн зүүн хэсэгт орших Холиполе хотын урд шугам зохион байгуулалттай нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. За энэ хэсгийн цэргийн захиргааны дарга 2022 оны эхээр Оросын холбооны улс Украинд бүрэн хэмжээний товтлогоо эхлүүлэхээс өмнө энэ газарт 12800 орчим хүн амьдарч байсан бол одоо энэ хотод 500 хүрэхгүй хүн үлдсэн гэж мэдэгдэж байна. Орос Украины хооронд сүүлийн өдрүүдэд тулдааны талаар нэлээд зөрчилтэй мэдээллийг өгч байна. За Оросын талаас бол өөр мэдээлэл өгч байгаа бол Украин үүний эсрэг бас няцаалттай мэдээллүүдийг өгч байгаа. Тэгэхээр аль мэдээлэл нь чухам үнэн бэ гэдгийг тодруулах бэрхшээлтэй байна. За Москвагийн мэдэгдэж байгаагаар хэдэн өдрийн турш Покровск хотыг бол бүсэлсэн гэж мэдэгдэж байгаа. За харин Киев бол үүнийг үгүйсгэж хөрс зэрэгэлдээ Миноград хот руу орох хангамжийн шугамыг Украин улс хяналтандаа хэвээр байлгаж байгаа гэж мэдэгдсэн. Оросын холбооны улс мөн Запорожье Покровскийн зүүн хойд хэсэгт орших Украины Харьков мужийн Купянскийн зүүн хэсгийг бүрэн хяналтанд авсан гэж мэдэгдсэн. За Оросын командлагч өөрийн цэргүүдээ Купянскийн зүүн захад байрлах газрын тосны агуулгыг хяналтанд авсан гэдгийг мэдээлж байгаа. За мөн Оросын батлан хамгаалах яамны гаргасан видео бичлэгт командлагч өөрийн цэргүүдээ Купянскийн өмнөд хэсэгт байрлах галт тэрэгний хэд хэдэн буудлуудыг хяналтанд авсан гэсэн мэдээллийг өгсөн байна. За цэргийн ажиглагчдын мэдэгдэж байгаагаар дайн байлдааны үйл ажиллагаа Украинд нэлээд хүн дээр тусч байна. За ялангуяа Украины хувьд цэргүүд дутагдaltaй байгаа. За мөн Оросын холбооны улсаас нисгэгчгүй онгоцоор байнга тогтмол их хүчээр давталж байгаа нь Украины нөхцөл байдлыг муутгад нөлөөлж байна. За Украины хувьд одоогийн байдлаар фронтын шугам нэмгэрч байгаа юм байна. 3 жил хагас үргэлжилж байгаа энэхүү фронтын шугамын дагуу Оросын холбооны улс сүүлийн өдрүүдэд ихээхэн хэмжээний давшилт хийж байгаа гэдэг нь харагдаж байгаамаа.